3 сарын 28. Тэр үзэн ядалт нь түүнийг хайрлаж байсан хайраас нь ч илүү хүчтэй байлаа. 2 дугаар Самуэль 13:15. Амнон их өөр эцэг нэгтэй дүү Тамарт шунан тачааджээ. Тамар нь үзэсгэлэнт бүсгүй байсан тул түүнийг эзэмдэхээр шийдэв. Энэ үед л Бурхны хуулиар хориотойг мэдэж байсан тул тэр бухимдав. Гэхдээ хүсэл тачаалдаа авсан түнд бусад юмыг бодох сөхөө байсангүй. Тэгээд өвдсөн мэт дүрэсгээд Тамарыг өрөөндөө оруулан хүчирхийлэв. Хүсэл тачаал шатаж байх үед Амнон бүхнээ золиослоход бэлэн байлаа. Гэвч дараа нь хүсэл тачаал үзэн ядалт болж хуурав. Амнон дүүгээ бузар хүсэлтэд ашиглачаад гутаанд оромжилж түүнийг хизээч хараагүй байсан болоосоо гэж хүсв. Тиймээс түүнийг өрөөнөөсөө хүчээр гаргаад хаалгаа дотроос нь төвчлээ. Энэ гутамшигт түүх өнөөдөр өдөр бүр давтагдаж байна. Чөлөөт амьдралыг хөвлөн дэмжигч нийгэмд маань ёс суртахууны хэм хэмжээ үндсэндээ орхигджээ. Нийгэм маань гэрлийн өмнөх бэлгийн харилцааг хэвэнгэж үздэг, хосууд аль биесээр гэрлэхгүйгээр хамт амьдардаг. Биеийн үнэлэх явдлыг хуульчилж өгдөг, ижил хүйстний харилцааг амьдралын өөр нэг хэв маяг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Хөшин залуу бүгдээрээ таалагдсан л бол хуулзан, дээрээ захирагдах хууль гэж тэдэнд үгүй. Цадиг, жудаг гэж ч байхгүй. Хүссэн зүйлээ авах нь тэдний зорилго. Тэд зөв бурууг ялгаж салгах сонирхолгүй. Зөв бурууг ялгаж салгавал хэвийн сайхан амьдарч болохгүй гэж үздэг. Тиймээс тэд Амноны адил үйлдэл гаргадаг. Энийг л хийчихвэл аз жаргалыг олно гэж эндүрдэг. Эхэндээ сайхан байсан зүйл дараа нь ой гутам санагдана. Хичнээн их няцаасан ч буруутгал огт салахгүй. Өөрийгөө ч нөгөө хүнээ ч хүндлэхгүй харилцаа эргээд сэтгэл дундуур байдлыг төрүүлдэг. Үр дүнд нь хэрүүл маргаан үзэн ядалт үүсдэг. Нэгэн цагт зайлшгүй хэрэгтэй санагдаж байсан хүн одоо зэвүү хүрэм санагдана. Ингээд л эхнэрээ зодох, бие биенхийн эсрэг шүүхэд хандах, нэгний хөнөөх нь хялбар алхам болдог. Шунал тачаал суурилсан харилцаа эргээд амьдралыг суурилдаг. Хүн ариун байдлын тухай Бурхны хуулийг уландаа гიშгвэл өөрөө өөрийгөө сүйтгэнэ. Гагцхүү Бурхны нэгүслэл, уучлал, эдгэрэл, сэргээлтийг авчрах чадaltaй.